За өглөөний мэнд. За өнөөдөр нэг зураглалын талбайн ажил дээр ирээд байна. Кварцын гидротермал судлыг мөрдөх. Өмнөх судалгааны ажиллаар YouTube-ийн дэвшлэлтийн үр дүнг нэлээд өндөр грамм тонн алтны агуулга заасан юм судал дээр ажиллах даалгаварт ирээд байна. Тэгээд дөнгөж маршрутын эхний өдөр дөнгөж өглөө өрт ирээд машинаасаа явуулчихад ажил арах гээд байж байна. Машинда өдөр уулзах цэгийн координатыг өгчгөөд энэ дээр 1 цаг гээд уулзъя гэд явуулчихлаа. Ер нь бол энд ажил маш эрт эхэлдэг. Одоо жишээ нь бид нар маршрутын ажлыг 5 гэж босоод 6 гэхэд кемпээсээ гараад заавар 6:30 гэхэд талбай дээр ирчдэг. 6:30-аас 1 цаг 30 минут заах оройтох юм бол 2 цагийн хооронд ажил явагддаг. Ягаад тэгэхээр нөгөө өдөөс хойш өдөр төшиг маш их халдаг учраас халуунаас бас жоохон зайлсхийхэд тулд өдөөс өмнө ирэхэд сэрүүн нөхцөлд ажиллаа хийгээд дуусгах гайран боддог байж байгаа. Тэгээ хоёрдоо сефти бас нэг шаардлага хангахын тулд ямар нэгэн байдлаар хүн төөрөх, алга болох одоо юу гэх юм да олдох байлаа гэхэд нөгөө хүнийгээ хайхад хангалттай цаг хугацаа өдрийн гэгээтэй байхад бас тооцдог юм шиг байгаа. Ерөнхийдөө өдрийн 3 цагаас хойш ер нь кемп дээр ялгаа маршрут зураглал юм одоо хээрийн ажил хийгдэж байгаа үед бол бүгд цугларсан байх хэрэгтэй байдаг. Тэгээ мэдээж нөгөө машинаасаа буухаасаа машина явуулахаас өмнө өөрөөхөө бүрэн бүтэн байдлыг шалгана. Багаж хэрэгсэл, хувц сунар, тийм ээ, хоол, хүнс, ус ялангуяа энэ чинь нөгөө халуун болдог учраас нэлээд ам цангах, одоо усгуудах ийм эрсдэл үүсдэг. За тэгээд нөгөө хээрийн зэрлэг амтан. За яг энд чинь манайх шиг юм чон мон, Монгол шиг чон мон сүртэй том амтан байхгүй л. Гэхдээ нөгөө динго гэдэг бас нохой байдаг. Одоо манайхаар үнэг шиг үнэгнээс жоохон томхон шиг л амт юм л дээ. Жижиг гэн л дээ нэг хүнд айхтар тийм. Гэхдээ олоолаа болохоор бас хүн рүү дайрах магадлагтай гэж байгаа бас нөгөө өсвөлийн үедээ хүн рүү олоолаа сүргэлээ явж явах юм бол хүн рүү дайрах магадлагтай. Тэгтээ бол тун хавруу энд бараг дааралдахгүй. Машинаар явж байхад зон дээр ганц хоёр харагдчихэйдгийн тэгээд яг тийм нэг миний хувьд л яг тийм олноор нэг сүргэлээ явж байгаа. Хүн рүү дайрчихад төвшөндөл таарлаж байгаагүй. Тэгтээ яг ер нь л болгоомжтой байгаа л гэдэг юм байлээ. За тэгээд цүнхэндээ ингээл нэг баахан юм өөрөөд ингээ явахаар бас заримдаа хүн санагданаа. Тэгээ нэг станц, тэгэл ус ундаа, хоол, хүнс, тэгэл дээжийн уут, янз бүрийн нөгөө холбооны хэрэгсэл мөрчлөн юмнуудаа өөрөө явахаар бас заримдаа төвхтэй их хүнд явах алхаж байгаад нэг хэдэн минут амраа тэгээ 50 явдаг л да ахтар ингээд яахгүйгээр. За ингээд өдрийн маршруттай зүг хамт байцгаагаараа ажиллаа эхэлцгээе. За эхний гарчтайгаа тааралдлаа. За одоо энийг дээжлэн. За тэгээ бас зураглал хийн. Яаж ихээр зэрэг QField гэдэг нөгөө QGIS програм өргөтгөл юм одоо нэмэлт тийм хэрийн ажил зөрүүлэгдсэн програм дээр ингээд шууд гаршаад хойроод ингээд алхах авчдаг. Тэгээд алхах болгондоо ингээд цэгээд арангууд энэ биетэйгээ хүрээг ингээд өөрөө нөгөө програмын нэг лейер дээр ингээд үүсгэж авчдаг байж. За дараа нь тэр лейер нөгөө компьютер очсон хойно копидж аваад зүгээр ингээд файл хуулж байгаа юм шиг аваад ship файл үүсчдэг. Ship файлаа шууд програм руугаа QGIS руу харуулаад дараа нь боловсруулалт хийгээд ингээд ямар ч үсэг хээр ингээд ажиллаж явах үедээ бол ингээд хүрээг нь ингээд зураад авчдаг байж байгаа. Хүрээгийн зураад авцсан багтал дараа нь яг хөө тэр нөгөө судлалын өнгө төрөх төр нөгөө нэг одоо хүрээний өнгө мөнгө ч юм уу терминал QGIS дээр яаж тохируулсан болдог тийм ээ. Хамгийн чухал зүйл нь болохоор зэрэг нөгөө хүрээг нь яаж авах нь байж байгаа. Тэгээ QField програмын давуу тал нь масштаб нэг харгалзахгүй. Одоо нэг бид нар чи 10 манай зураг хийж байгаа бол нэг цаасан сөртөө зураг барьсан тийм ээ. Хэн дээрээ ингээд GPS-ээр харж байгаа л ингээд нөгөө хаана өөрийнхөө цэгийг олж байгаа ингээд нэг хүрээгээ зурдаг штэ. Зарим тохиолдолд нэг жижигхэн биетээр л хэцүү байдаг нөгөө яг нэг хүрээ нэг гоё гарч ирэхгүй жоохон бүдүүн барагдав ч юм уу гарч ирдэг. Энэ QGIS програм болохоор ингээд нэг програм болохоор ингээд зүүмлөдөө тусмал нөгөө доор нь сансрын зураг тавьсан байж байгаа. Сайн чанартай сансрын зураг тавьсан байгаа учраас энэ маань ингээд маш хот харагддаг. Эсвэл дээгүүр нь өөрөө бодтер ингээд 20 явж байгаа учраас ингээд яг ямар хэлбэр галбиртай
ямар одоо каварсан судал яг тэрийг ингээд бодитоор ингэж нэлээд зураглаж авах боломжтой гэсэн үг. Дараа нь тэгээ зүүмлээд масштаб гол давуу тал дижитал байгаа учраас нэг масштабыг баригдахгүй ажлыг үүсгэх боломжтой гэсэн үг. За одоо эндээс ингээд цүнхээ энд үлдээ чи одоо хэрэгэд ирэх энэ цаг дээр хэрэгэд нэг тойрж яваад ирэх учраас цүнхээ үлдээ чи. За тэгээ одоо iPad-н дээр нөгөө юугаас суулгацсан байж байгаа таблетэн дээр QGIS програм суулгацсан. Одоо энийг асаагаад ингээд зураглалаа хийгээд тойроод ирье. Дээж авах ажилтаа. Аюуны өмнө дээж авахаас өмнө хамгийн судлаахаа нөгөө төлөөлөх чадвар сайтай хэсгийг хувирал сайтай юм уу эсвэл яг үндсэндээ каварсан судлаа төлөөлж чадж байгаа хэсгийг сонгох нь чухал. За тэгээ сонгож авсан бол хилээд байна. Одоо каварсан судлал маань бол цохоход өстөр бонус юм шиг л өрцсөн өсрөн шүү дээ. Нүдэ хамгаалах хэрэгтэй. Абины нэлээд дөвдөд харцсан байгаа учраас яг шалгуу шууд дээж авчи. За дээжийн утан дээр дугаараа урьдчилан бичсэн байгаа учраас цаг хэмнэдэг. За ингээд дээжинтэй зургийг авдаг. За үүний шалтгаан нь яаж нэхэр одоо дээжийн утанд ямар төрлийн чулуулыг орсон, лаборатори руу ямар чулуулыг явж байгааг ингээд дараа нь харьцуулж харах боломж олгодог. За мөн бас нөгөө гаршийн зургийг авдаг. Ямар төрлийн гарш, ямар хэлбэр хэмжээтэй байршиж ирсэн зэргийг мэдхийн тулд ингээд фото зураг авдаг байж байгаа. Гидротермал судлалын бит дээр ирээд байж байна. Каварсан судал. Өмнө судалгааны ажлын тайлангаар штөф дээжний үр дүнгээр 50 г тонн алт. Нэлээд өндөр хувийн зэс. За тэгээ бусад сульфидын эрдэсүүд стейтэй юм. Каварсан судал дээр цахаас мөрдөөд явж байна. За тэгээ хамгийн сонирхолтой сэдвэр нэрснийг та бүхэнд сонирхолъя. За судал маань энэ харагдаж байна. За ингээд энэ дээр малахит болсон. Энэс өмнө хүмүүс ирээд хаглаад дээж авч ирсэн болтой юм байна ингээд. Нэлээд сайн нэвчсэн. Нэлээд ан цаваараа малахиттай халковред байж байгаад ингээд хувраад малахит олчихсан. Ийм судал байна. За тэгээ бас нэг сонирхолтой зүйл нь энэ хоёр агуулгач чулуулаг нь энэ боржин гинээс нэлээд эртний настай боржин гинээс. За тэгээ боржин гинээсээ одоо хоёр тал одоо нэг каварцсан хоёр талдаа заливанд гэж ярьдаг тийм ээ, нэг хоёр жигүүр хоёр талаа ингэж юу яасан хувиргасан ийм жишээ нэр айгуу татарагдаж байна. Тэн дээр ингээд каварцсан судал үж юм тийм ээ. Тааш ингээд каварцсан судал маань одоо нэлээд том кристалччихсан юм одоо юунууд нь кристалччихсан кварцууд нь. За тэгээ ийшээгээ ингээд онгод энэ дээр за марганцис одоо манганес л байж байгаа. За тэгээд төмөр ус эслэм мэдээж харагдаж байгаа. За энэ хэсгээр ингээд яг сайн харах юм бол өөр ингээд московит майка тийм ээ одоо сэрцэж хувирал. Сэрцэж хувирал гэж хэлэх үү? Эсвэл бризэж хувирал гэж хэлэх үү? Эсвэл грэзн юм уу? Нэг бас ялгаж чадахгүй байна. Грэзн гэхээр болохоо зэрэг бас л московит юу ордог штэ. Нөгөө кварц агуулгатай ордог. Тэнийг бол ингээм агуулгач чулуулга хувиргасан юм айгуу гоё юм бүрэн зүсэл харагдаж байна энэ ингээд. Судал маань өөрөө байж гин, хувирлын бүс нь байж гин, тэг өөрөө хувирсан энэ хувирлын одоо эрдэсүүд нь харагдаж байна. За энэ тал дээр бас ингээд адилхан хувирлын бүс хоёр талаа хувиргасан. Каварцсан судлаа хоёр талаа хувиргасан. За энэ дээр бас нэлээд татарагдаж байна бүр. За манай галагч тэндээс боломжоор сан цаан яагаад өгөрэ. Тодорхойлоод өгөрэ хэний юм. Сайн харангуут ингээд юу л байгаа юм л да. Майка сэрцэж хувиралтай бүтэн ингээд өөр нэвчэгдчихсэн. Та бас кварцтай. За нэг жижиг өвтөр толгоон орой дээр гарч ирээд байна. Тэгээ энэ дэрний сонирхолтой зүйл байгааг нь харуулъя. Тэгээ энэ дээр харагдаж байна. Иргэдэн чулуулаг нь болохоос гарнулит. Нэлээд тийм хувирчихсан чулуулаг гарштай. Энэ зүйл байна. За энэ дэр нэг мэрц харагдаж байгаа. За энэ нөгөө
Гарнатын бүлэг эрдэс. Одоо манайх бол ганар тийм ээ. Нэлээд том хэмжээтэй байна. Одоо энэ дээр бол баг чинь хэднийг санж орчим юм уу? Хэмжээтэй байна. Нэлээд бас харах юм бол ингээд гоё кристалччихсан нөгөө ромдодикойдер гэдэг нэг кристаллын хэлбэр байгаа тийм ээ. Тийм хэлбэрээ бас нэлээд гайгүй. Заримуд нь хадгалсан. Заримуд нь жоохон нэлээд илэгдэл дараад ингээд мөлгөрчихсэн ийм одоо нэлээд битүү. За дараагийн бидний очсон талбай болохоор зэрэг нэг юм гүвээ гэх үү, толгой гэх үү, ямархуу одоо чулуугийн гарштай хэсгээр ирсэн. Тэр нь австрал хэв маа нөгөө эрозион процесс маш хүчтэй явагдсан байдаг учраас ер нь ийм нэг юм толгой гүвээ маш ихтэй, маш өндөр тийм огцсон уул бол ер нь байх нь байна мэдээж. Гэхдээ австралийнхаа зүүн хэсгээр ер нь төв хэсгээрээ баруун хэсгээрээ нэлээд ийм гүвээр толгойдорхог ийм бүтцтэй байж байгаа. За энэ мань болохоор зэрэг Московид агуулсан пигматитын биет байсан байж байгаа. За энэ дээгүүр нэлээд явж бичлэгийг зураг авсан байгаа. За энэ дэр харагдаж байна. Одоо хэрэн жонш одоо пигматитын биет маань үндсэндээ харагдаж байна. Дотор одоо нэг гэлэлцэж харагдаж байгаа одоо мэдээж Московид, биотит, цинвалдитын одоо макагийн галхнуурын бүлгийн эрдэсүүд ингээд агуулсан харагдаж байгаамаа. За тэгээд энэ дараагийн зурган дээр болохоор зэрэг нөгөө галхнуурынхаа нөгөө хексагонал буюу нөгөө 6 талтын кристаллын хэлбэр нь маш тод харагдаж байна. Энэ болохоор цинвалдит буюу нөгөө хүрэн ногоон өнгөтэй юм. Энэ болохоор Московид харагдаж байна. Нөгөө пигматиттай агуулгадж байгаа байдлаар Московид маш их хууцсрахаг бүрдцтэй, маш нарийн нэмгэн юм хууцсрахаг бүрдцтэй текстуртэй байгаа. За энэ дээр харагдаж байна юм аа. Маш нарийн сте харагдаж байна. За энэ дээр мөн харагдаж байна. Нэлээд том хэмжээтэй хексагонал талст кристалл харагдаж байгаа. Тэгээ нэлээд овоолго маягийн юм зүйлрийн ирсэн. Энэ дэр нэлээд бүх төрлийн галхнуурыг бүгдийг салж харж болж байгаа юм. Энэ дээр биотит харагдаж байна. Пигматитын биеттэй агуулгдсан байдлаар биотит, московит, за бүх төрөл одоо 2-3 төрлийн мака энд агуулгдсан байгаа харагдаж байна. За энэ дээр болохоор зэрэг ерөнхийдөө контакт пигматитын биетийн одоо контакт харагдаж байна. Маш огцом шилжилттэй надаас нагдсан. Одоо доод талд нь болохоор зэрэг гарнолит, гнез. За тэгээд дээд талд нь болохоор зэрэг пигматитын биет маань маш огцом шилжээд пигматитын биет нь өөр агуулад шууд юугаар агуулж эхэлж байгаа. За дараагийнх нь зэг болохоор зэрэг нэ цирконы хуучин олборлж ирсэн ийм уурхаан утвалдар уурхаан юм дээр ирсэн. Амн дээр ирсэн. Нэлээд дээрүүд олборлж ирсэн тодорхойлогдсон. За тэгээд ингээ харангуут энэ агуулгач чулуулаг нь болохоор зэрэг маш эртний настай юм занар. Биотитар дүүрэн занар. Тэгээд тэр занар дотроо одоо циркомон иймэрхүү байдлаар ингээд шигтгэ байдлаар үүссэн байдгийн байна. Дөрвөн боронхтой агуулгач нь ерөөхдөө л бараг 80-90% өндөр агуулгатай биотит занар гэсэн үг. За иймэрхүү байдлаар ингээд шигтгэ байдлаар цирконууд маань үүссэн байдгийн байна. Маш хатуу. Яг өгөрсөн сектор ахын мэд жоохон зөөлхөн. Тэгтээ бол ингээд сайн скрабер хатгаа үзэнгууд маш хатуу ийм байлаа. За тэгээд бас бага савтай пигматитын биет бас жижиг хэмжээгээр пигматит агуулгдсан. Тэгэхээр пигматиттай циркон байхгүй. Яг гол үндсэн занар нь циркон агуулж үүссэн байдаг. За талст нь харагдаж байна. Маш гоё талст. Тэнд тохоо би интернет татж харсан. Яг нөгөө талстын хэлбэрийг харьцуулж харсан. Яг мөн байлаа. За пигматитын биет нь хайр юу агуулдаг? Бэрэл агуулдаг. Зурган дээр сайн анзаардах юм ногоон өнгөтэй байгаа. Ингээд дөр харах юм бол ногоон өнгөтэй бэрэл агуулсан байж байна. За цирконы нэг онсын юм одоо мөлгөрцсөн кристаллууд харагдаж байна. За ингээ овоолгон дээр очсон. Нэг юм овоолго маягийн байсан. За ингээд видео сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн видеогоор дахин уулзлаа. Түр баяртай. Амжилт хүсье.